Тэгээд манай байнгын орооны гишүүдээс сонгогдод таарна байх. Би тийм учраас энэ дээр бол нэг тийм сонирхлын зөрчилгүй одоо хүнийг томилуулах зүгээр байна. Нэг нөгөө хэлэхэд энэ Амар бат гэж их хурлын даргын өмгөөлөгч хуульчтай уулзалт хийгээд их хурлын даргатай уулзуулъя. Чи дэвшчих, би дэвшчих гэсэн уулзалтууд хийсэн. За энэ хүн өөр бусад бас уулзалтууд хийсэн байна. Тийм учраас энэ сонирхлын зөрчлийн асуудлыг нэлээд сайн ярьж ээж сонирхлын зөрчилгүй хүн ажлын хэсэг ахлуулмаар байна. Сонирхлын зөрчилгүй хүн. Би бол энэ Гамбат гишүүнийг байвал яасан бэ гэж бодоод тах юм. 3 удаа сонгогдсон хууль зүйн байнгын орооны даргаар ажиллаж исэн. За 2 удаа нүүрсний сонсгол хөгжлийн банкны сонсголт бас оролцож исэн. За энэ хүнтэй холбоотой ямар нэгэн нүүрс хөгжлийн банк гэсэн юм бол илэрч байгаагүй. Тэ. Хэдийгээр борц царайтай ч гэсэн бол жигнэсээ харин доторх нь бол цагаан сүү шиг хэрэггүй тунгалаг хүн байна гэж би бол ойлгож явдаг. Тийм учраас энэ Гамбат гишүүний одоо байнгын орооноос санал болгоод явуул яасан бэ гэсэн юм саналтай байна.